Сайн байцгаана уу? Од өндөр сугаас та бүхнийхээ амрыг мэдчилж байна. Химийн элементүүдийг хэрхэн нээсэн бэ нэвтрүүлэг эхэллээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Од мөндрийн алтан гишүүд болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bekutan Kids ивентэд гэж ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн телефоноор та бүхэндээ хүрч байна. За өнөөдрийн сэдэв бол өдөр бүр чимэх хор гэдэг сэдвээр ярилцсан. За Хятад улсын Ланжа хотоос физикч бэлгүүнтэйгээ яг одоо холбогдоод байна. Өдрийн мэнд төргий сайн бэлгүүнэ. Өдрийн минь сайн байцгаана уу гэж. За өдөр бүр чимэх хор гэсэн чи гэнт нөгөө нэг химийн элементүүд дээр юу ярих гэдэг нь гэж бодож магадгүй те. Чи юу гэж бодож байна? Өдөр бүр чимэх хор гэсэн. Хоёлаа өмнөх өдөр баг хэлсэн шүү дээ те юу гэдгийг. Харин те чимэх гэхээр одоо чимэх давсаранд орж байна гэж. Давсал байгаа юм л да. Гэтэ яг нөгөө зарим хүмүүс сүүлийн үед бас сахар нэвтрүүлсэн хэрэглээ муу гэдэг болцсон учраас зарим хүмүүс сахар бодож магадгүй. Сахар глюкоз бол биш шүү манайхаа ингээ. Сахар гэдэг чинь өөрөө тэгээд олон элементүүдийн нэгдэл шүү дээ тий. Айгүй юм урт бүтцтэй. Бараг алкогольтой адилхан бүтцтэй гэдэг лөө тий. Хэдхэн молекулаараа өөр гэдэг санагтаа тий. За тэгэхээр яг өнөөдөр бол бит хоёр юу ярих вэ гэхээр давсны тухай ярина. За давстай давсыг бүтээдэг нэг чухал элементүүдийн нэг бол холоор гэдэг элемент байна. За холоор бол ерөөсөө л юу? Ингээ харах юм бол ер нь хүн төрлөختөнд сайн таач, муу таач элемент байна. За өмнөх дугаар дээр урнапитер фоторын тухай ярьсан шүү дээ. Фоторыг анх одоо тусдаа юм элемент юм байна гэдгийг гаргаж авах гэж бөө юм болсон гэдээ ярьсан тийм үү. Тэгээд тэрийг юм цайвар шар өнгөтэй хий байдлаар гаргаж авсан гэж ярьсан тий одоо тэр нь ямар цайвар шар ногоонч гэлөө тийм өнгөтэй тэр нь одоо ямар ч өнгө байдаг юм байгаа би бол мэдэхгүй. За ингэж бараг 70 гаруй бараг 100 жил шахам ингэж оролцсны эцэст фоторыг тусад нь ялгаж аваад хий байдлаар ялгаж авсан чинь нөгөөх нь хүнд хортой хий байсан тий ерөөс хүн амьсгалах юм бол шууд үхэн амьд биетэд хортой хий болж таарсан. За ингэж явж байгаад харин энэ фоторыг өөр янз янзын юмтай холжих юм бол наазах нь нөгөө нэг фоторид болгоод шүднийоонд холжих юм бол эн чинь ерөөсө хүний шүдэнд аягүй хэрэгтэй элемент шүдний паалган аягүй бэхжүүлдэг ийм элемент гэдэг болж нээсэн ба. За гэтэл нөгөө талаар холоор гэдэг энэ өнөөдрийн гол дүртэй манай өнөөдрийн нэвтрүүлгийн баатар энэ нөхөр болохоор бас яг фотортой адилхан түүхтэй гэхдээ фотороос илүү одоо хүн төрлөختний ялангуяа сүүлийн 100 жилийн одоо хугацаанд сүүлийн 120 жилийн хугацаанд шүү бүр ийм хүчтэй нөлөөлсөн элемент байна бидний өдөр тутмын амьдралд. За энэ чэнэс одоо ингэ нэг холоор гэхээр хүмүүс сонсонгуудаа бараг шууд яадаг баха мэддэг баха тийм юу гэхээр нөгөө жоохон бахт яадаг байсан шүү дээ. Санаж нэг 2002 оны тэр чинь 2 сард баха да 2 сарын эдэнд ч байлаа. Цагаан сарын дараахан л байсан. Тэгэнгүүт нөгөө юу гардаг SARS гардаг. Тэгээд нэг юм халдвар төвчин гараад тэгээд зарим бага ангийн нөгөө хит олон ангитай хүүхдүүдийг тусгаарлаж барьж ирсэн шүү дээ. Тэг хичээлд нь явуулахгүй нэр карантин болж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр үед чинь ингээ нөгөө маск зүүгээд тэгэхэд л баран Монгол анхны нөгөө нэг CNU-та маск орж ирж байсан баг. Тийм амар зузаан баг. Би зүүчингүүд баг амьсгалж чадхааргүй нэг амар зузаан маск орж ирж байсан. Тэгээ тийм маск зүү энэ төр гэлээ. Тэнд бас хамгийн чухал нэг юм нь юу яригдчихсэн бэхээр гэр орноо өглөө өдөр орой заавал ариутгаараа гэсэн юмнууд ингээ их яригадаад идэг байсан шүү дээ. Тэгээ юугаар ариутгаараа гэж ярьдаг байсан санаж байна чи зурагтаа. Одоо ста ус холоорлох та санахгүй байна. Холормын гэдэг нэг юм байдаг шүү дээ. Тийш дээ холормын тий. Одоо усаар гэр орноо сайн ингээ цэвэрлэж ариутгаараа гэдэг байсан шүү дээ. Тэнгүүт ерөөсөө хүн бол холоор гэдэг элементийг хамгийн анх хэрэгэлсэн зүйл нь бол ерөөсөө юм ариутгах зорилгоор хэрэгжилж эхэлсэн юм байлээ. Дандаа бохир зүйлийг өнөр нь баг үнэртэж байна. Тэгээ одоо ингээд нөгөө би хүртэл яг тэгж байгаа. Холормын гингүүд яг холормын үнэр үнэртдэг байхгүй. Холормын чинь өөрөө тийм нөгөө ариутгах чадвар маш өндөр бактери устгадаг спирттэй бараг адилхан спирт бас бактериудыг алчдаг шүү дээ тийм юм ариутгах чанар өндөртөө ийм бодсон юм байна л та. Тийм учраас ингээд нэг халдвар төвчин энэ төр гарахаар эсвэл ямар нэгэн одоо гэр ахуйн нөхцөлд тий хурдан нөхцлүүдэд одоо гэрээ ариутгах юм бол холромынтой усаар шал малаа угаадаг ч юм. За арайч аяга угаадаг байхаа тий аяг тавг угаадаг тустай юм байдгүй арайч холромынтой юугаар угаачих юм бол одоо яад юм бол хордлого авд юм бол яад юм бол гайг байх. Хэмжээнээсээ л бас шалтгааллах байх л та. Хэр хэмжээний холоор тэнцээ холж ийн гэдгээс шалтгаалдаг. Тэгэхээр яг энийг хоёулаа дундуур нь бас өнөөдөр ярилцсан л та. Тэгээ ингээ холромитой усаар ингээд гэрээ цэвэрлээрээ
юугаа хувцас угаагаараа энэ төр гэл тийм ариутгал явуулаарай гэж ярьдаг байсан шүү. Тэгэхээр хүн бол холоортой хамгийн анх танилцсан нэг юм чухал ялангуяа ингээд нөгөө хүн төрөөд орчин үед ярьж байгаа шиг хүн төрлөختний хувьд биш зүгээр л хүн гэдэг одоо нэг хувь хүнийх нь хувьд тийм холоортой хамгийн анх танилцсан бол ерөөсөө холормын гэдэг нөхөр байхгүй холормын гэдэг баха тийм одоо бараг нөгөө байха болц чинь нэрийг мартчих юм шохоо шиг юм байдаг гэсэн шүү дээ. Тэгээ ингээ усан тэнгууд дуусаад цацж байгаа юм шиг болдог. Тэр чин бүр лаг савлгаатай тийм гаашиг юм цагаан тэр нэр хэрглэжсэн юм а ээж гэрчиг хэрглэжсэн. Тий. Нөгөө жоохон хүүхдүүд чи аваачаад чихэр байна гэж онгоолгоод идэж мэдээ хордлогонд орчихсон. Тэгэхээр хамаагүй тэгэж идэж болдгүй юм байна л та. Тэгээд холромитаа усаад тэгж ариутгар. Тэгэхээр бид нар бол ингээ ер нь холоорыг авгүйсаа мэддэг болчихж байгаа байхгүй. Хамгийн наазах нь давсыгаа ингээд ямар нэгдэлтэйг нь мэдхгүй маа гэж бодоход холоор буюу холормын буюу холорид гэдэг одоо энэ нэгдэл байгаа шүү дээ. Тэр чинь ерөөсөө л холорыг өөр нэг юмтай аваачаад нэгдүүлсэн, өөр нэг элементтэй нэгдүүлсэн. За тэрийг одоо гэрийн даалгавар болгоод сонсогч нартай өгчээ те. Нөгөө элемент нь юу вэ? Ягаад тэгэхээр холоор ерөөсөө ингээд маш олон төрлийн элементүүдтэй айгүй амархан уралд орол нийлэл бодис үсгчдэг. Фотор тийм байсан шүү дээ. Холоор бол яг адилхан. Тийм одоо айгүй нөгөө нэг экстроверт те open хүн байгаа байхгүй хүн болгонтой ингэж найзалж чаддаг тий эсвэл нөгөө хэтрүүлж хэлэх юм бол явдал ихтэй нөхрөө байхгүй тий тэнд очиж янз янз нөхдүүдтэй нийлж явж идэг ерөөсө хөлдний хий орсон юм шиг нөхөр. Тэгээ ингээл төрөл бүрийн нэгдлүүдийг үүсгэждэг учраас холормын ингээл баг хэрвээ гэрт нь холормын баг бол алтал нь нөгөө найрлага дээр нь байж байгаа да холоор сэл тэгээ нэмэх нь юу вэ тий нэг юм нэгдэл. Тэгээ янз янз юм та нийлээд янз янзын нэгдлүүдийг үүсгэждэг бидний хамгийн анх танилцаад бүр ингээ багасаа мэддэг болцсон бол за бидний ч бүр залуухан хүмүүс сонсч байвал мэдэхгүй ч юм аа. Манайх болон дээд үеийнхний тий холормын гэдэг энэ бодсон. За өөр нэг юм юу гэж бодож байна. Өөр нэг юмнаас бид нар холоортой бас л айгүй ингээд багасаа за арайч бас багасаа цаашаа ер нь л айгүй сайн мэддэг болцсон байдаг. Тэр нь ялангуяа хавар 100 айгүй хэрэг болдог бид нар. Хөөх. Хотод өссөн хүмүүс бол ялангуяа амар их хэрэгжилж байгаа. За, уран цагт хэрэгэлдэг холоортой юм гэхэр ч одоо давс мавс биш болчихж байгаа юм л та. Юу юм болоо? Холор феномен. Ариутгал юм биш. За. Харчлын юмнуудад холоор агуулдаг гинэ. Тэгээ холоор нөгөө хүний биеинд оронгууд тэр тухайн бактериудыг устгах болон нөр реакц үзүүлэх үйлчилгээтэй учраас хүний биеийн тэр мэдрэл энтрийг тайвшруулад харшлын эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Тэгээд холор феномен гэдэг юм чинь холор феномен гэж нэрлэдэг юм байна. Тэр нэг холоор болсон учраас. Тэгээд ер нь бол ихэнх юм харшлын юмнууд маань өөрөө хол дотроо юм да их баг хэмжээний холоортой байжтэй гинэ. Яг орчин үед гэхдээ өв болсон байж магадгүй. Зүгээр яг бидний нөгөө нэг хуучтай холор феномен ч одоо баг юм сан байд юм уу юу те. Би баг хизээ харснаа ч санахгүй байна. Ийм харшлын зорилгоор хэрэгэлдэг байна. За нөгөө талаас дэлхий дээр холоор гэдэг элемент бол дэлхий дээр хамгийн түгээмэл элементүүдийн нэг юм байна. Ерөөсөө хамгийн түгээмэл элементүүдийн нэг. За хамгийн түгээмэлтэй холоор хамгийн ихээр байгальд агуулгадж идэг газар бол ерөөсөө далаа байхгүй юу? Ягаад тэгэхээр далаа чи шорог амттай шүү дээ. Давстай гэдэг шүү дээ. Тэгэхээр тэнцээ чи угаасаа холоор явж байгаа байхгүй юу? Тэгээд далаад ерөөсөн маш их хэмжээний юм холоор агуулгагдсан байдаг. Тэгээ би нэг хүнтэй ярьж ирсэн чинь надад тэгэж ярьж байгаа юм. Өөрөө нөгөө нэг юм юмнаас агуу амархан харшилтдаг. Тэгэнгүүт хэрвээ би ингээд харшил хөдөлцөө нэг нар юуны харшилтаа халуун дулааны харшил гэж үүдэг шүү дээ тийм харшилтаа. Тэгэнгүүт юм нарны харшил хөдөлцөө үед далаа дээр очиод далаад сэлж байгаа үед угаасаа тэр далайн ус нь айгүй холоортой байгаа шүү дээ. Тэгэхээр тэр холоор мэдээж биедээ шууд нөлөө үзүүлнэ шүү дээ тий. Тэгэнгүүт харшил нь гайгүй болох болов гэж боддог гэсэн. Тэрийг тэгээ мэдэхгүй л өөрөө туршиж үзээгүй л хэрэг туршиж үзсэн хүн байвал комент үлдээгээрэй тий. Тэгэхээр ингээд бид нар ерөөсө холоорыг бол ерөөсө л өдөр тутмын амьдралдаа байнгын мэддэг ийм элемент байгаа байхгүй. Бидний ерөөсө хамгийн одоо ингээд өөрсдөө яг энэ химийн холоор гэдэг элемент гэж танилцахаас өмнө үжээ мэддэг болцсон, хэрэгэлдэг болцсон тий. Бүр им болгоод хэрэгэлдэг, ариутгах бодис болгоод хэрэгэлдэг болцсон. За тэгж ярих юм бол бүр ингэдэг гэж байна. Одоо нөгөө Дани фронтууд байгаа шүү дээ. Дани фронт дээр ч юм дээр үед тий. Эсвэл одоо ямар нэгэн байдлаар имлэг дотор ингээ халдвар төвчэн гарцсан ч юм уу. Тэгээ юм ариутгал хийх
боломжийг ингээ багассан нөхцлүүд үүссэн байж болно шүү дээ тэнцээ тий. Тэр үед ерөөсөө шууд холоороор мис заслын нэг хутаг хайчийг ариутгадаг гинэ. Мис заслын ширээ. Энэ бүх юмыг гялс холоороор арчиж ингэж ариутгаснараа өөр бусад зүйлээр ариутгаснаас илүү одоо өгөөжтэй байдаг. Илүү ариутгал нь өндөр байдаг гэж явах. Тэгэхээр тийм байдлаар хүртэл ашигладаг. Дээр үетэл одоо нэг 1 2 дугаар дайны үед хүртэл нөгөө дайны талбар дээр байлдаж байгаа хүмүүсийн хагалгаа хийх хэрэгтэй болно шүү дээ тий. Тэгэнгүүт тэр нөгөө нэг хагалгааны мис заслыг утгахыг яаж хурдан ариутгах вэ гэдэг нь шууд холоортой маарлаар ч юм ингээд арчдаг тий. Тэгээ ингээл арчаал тэрийгээрээ ингэж яадаг. Тэгж одоо ариутгал явал. Тийм хүртэл ингээд зүгээр эрүүл мэндийн салбарт хүртэл хэрэглэгддэг байсан байгаа байхгүй. Тэгээ хамгийн гол нь харин би яг ойлголоо. Одоо нөгөө давстай усаар хоолоогоо зайл гээл те хүүхэд одоо шүд өвцөн үед бас давстай усаар зайл өөр бол нэгтэй одоо юу гэдэг өвчин амдах эмнээс бол өөр юм бити хэрэгэл гэдэг байхгүй юу эмчийн зөвлөгөө те тэгсэн чинь холоор гэдэг маань өөрөө юм яг ангаах зорилттой одоо мэдээж нөгөө тун таарал те тийм зүйл учраас давсаар зайлт юм байна штэ. Тийм тийм ариутгалаар нөгөө яасан штэ би нөгөө өнгөрсөн 100 Италид явж байхад чихний ард юм гараад тэгээд нөгөөх нь аваачиж бүр нөгөө нэг хагардаг штэ тий. Тэгээд балархгүй юу? Яг тэр чинь шүн олцсон. Тинчээ нөгөө эмнэлэг энтер хаацсан. Тэгэнгүүт нь ботоод энийг яаж маш хурдан өглөө хүртэл зүгээр ариутгаад өнгөрөхөө гингүүд. Яг тинчээ доотлын common kitchen нэрээ давс байсан. Хажууд нь бас боцолгох гэжсэн. Юу ч гэсэн давстай усаар арчаад давстай усаар ингээд жин тавиад тэгээ өглөө нэмлэг орсч эмч нэг хат чи яаж наатахаа мэдсэн гэнэ. Манай монголчууд ерөөсө бүгд л мэддэн ш гэсэн өөдөөс. Тэгээ бас нөгөө хоолоо өвдгөр тэгдэг ш тэ. Хоолоо өвдөд хорсоод эхлэх юм бол өглөө оройдоо давстай усаар сайн хоолоогоо зайлчих юм бол зүгээр ээ. Тэр чил нөгөө нэг давстай усаар би хоолоогоо зайлж ангуу тэр давстай усны маань давсны маань холоор нь очиж тэр хоолон дээр байгаа бактериудыг цэвэрлэх үйлчилгээ явуулж байгаа байхгүй тий. Устгаад явчихгууд мэдээж тэр чинь нөгөө хоолоо өвднө гэдэг чинь тэгэл тодорхой хэмжээнд миний хоолон дээр тэнцээ нэг өрөвсөн юм дээр ч юм эсвэл гадны нэг бактери очил үржил нэг юм болцсон л байж байгаа шүү дээ. Тэрийг нь очиод устгачих юм бол мэдээж тэр чинь дахиад цаашаа үсэрхийлэх магадлал нь багасаал явчихж байгаа. Тэгэхээр тийм байдлаар хүртэл ингэ ашигладаг. Тэгээ шархан дээр хүртэл тэгдэг шүү дээ тий. Давстай усаар жоохон арчаад цэвэрлчих энэ төр гэдэг шүү. Тэгээ ерөөсөө эн чинь бараг нөгөө нэг холоор гэдэг чинь бүр ийм амар ид читтэй элемент байсан байгаа байхгүй. Харин тийм ээ одоо манай эмээ энэ төр чинь давстай усаар зайл гээд би одоо бодлоо өөр юм байдгүй маа хаашаа гэж боддог байсан чи нэрээ одоо яг ангаахыг чид үнэн зүйл байсан. Тэгэхээр энд бас нэг юм чухал. Өмнө хоёлаа нөгөө фотор дээр ярьсан шиг фотор ингээд нөгөө нэг дангаараа фотор хэлбэрээр байхад тий. Бид нар бол нөгөө шүдний он дотор бол яг цэвэр фотор биш фоторид явж байгаа шүү дээ. Өөр юм та нэгтцэн. Аюулгүй болцсон нөхөр нь явж байгаа. Холоор ч гэсэн одоо нэг хлорофенамин, давсны натрийн холорын холоор гэх юм. Одоо чи натрийн холоор бол зүгээр холорын сод гэхгүй тий. Натр явж байгаа юм чинь. Нөгөө талаар ингээ хлоромин ч юм хлорофин эдэр чин болохоор хлорид гэдэг нэгдэл нь явж байгаа. Өөр юмтай очиод нэгтцэн. Тэгээд нөгөө нэг юм аюултай байдал нь итгэхгүй болоод байхгүй болцсон. Харин ч ашигтай болцсон явж байгаа. Түүнээс биш холорыг дангаар нь хэрэглэх юм бол хүн ерөөсөө шууд тэгэл үхэн. За тэрийг хэрэгэлсэн түүх байгаа хүн төрөлхтөнд энэ тэгж холорыг дангаар нь хэрэгэлсэн түүх байдаг. За тэр тухай хоёлаа эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад сая бол ингээд холорыг өдөр тутмын амьдралд яаж хэрэглэдэг байсан. За эрүүл мэндэд бас яаж хэрэглэж ийнэ гэж ярьлаа. Хоёул эхний хамтран ажиллагчаа танилцуулчаад холорыг нөгөө талаас нь дангаар нь хэрэглүүл юу болсон тухай ярилцъя тийм. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Bikutan Kids гэдэг гамаа. Тэгээ та бүхэн Bikutan Kids-ийн бас бүтээгдэхүүн одоо витаминыг авч хэрэглээсэй гэж хүсэж байна. Тэгээ Lenus Med-ийн хамт олон маань бид нартэй хамтарч ажиллаж байгаамаа. Тэгэхээр одоо хүүхэд бол одоо дархлаа насан туршигчдээс сул улирлын том уу халдварт өвчнөд амархан өртдөг. За өдөр тутмын хоол хүнснээсээ бас витамин эрдэс бас ашигтай бактери энтрээс яг бүрэн авч чаддгүй учраас одоо гаднаас нь дэмжих шаардлагатай байгаа даа. Тэгэхээр өнөөдөр бол энэ Bikutan Mult Immuno гэдэг одоо энэ ашигтай бактерийг та бүхэндээ танилцуулж байгаа юм. За витамин одоо эрдэс бодис LGG probiotic гэдэг одоо юм 3 төрлийн юм баялаг зүйлээр нэг дор авчиж байгаамаа. Тэгэхээр 5 тэрбум ашигтай бактери, В витамины комплекс одоо чухал бас бусад эрдэс бодисууд ингэж багтсан байгаа. Тэгэхээр өдөртөө одоо ганц жишгэг жүржин амттай сахарын агуулмжгүй юм те гоё амттай зүйл идэл та одоо өөрийнхөө дархлааг хотоод
бод гэсэн үйл ажиллагааг ядралтыг ингэж багасгах боломжтой. Тэгээ хүүхдүүд бол нөгөө эрүүл өсөлтийн үндэс бол одоо ямар нэгэн эрдэсийн дутагдaltaгүй одоо тий витамин эрдэсийн дутагдaltaгүй байх нь одоо хүчтэй дархлааг үүсгэж идэг. Тэгээ эний чинь нөгөө дараа нөхөө дуучи ч юм уу тий за тэгж жагаад болъё гэж болдоггүй. Яг тухайн үед нь л авч иж нөгөө нэг эрүүл өсөлт гэдэг чинь бий болох учраас та бүхэн маань хүүхдүүдтэй одоо тий өнтөө сайхан өвлийг давахын тулд энтнийхээс одоо витамин авч өгөөсэй гэж хүсэж байна. За Монс Аз баран болон бусад эмийн сангуудаар худалдаалагдж байгаа. Мөн Age.CK хэмээн сайтаар захиалаад одоо яг одоо ч гэсэн гэртээ хөргүүлээд авах боломжтой. Тэгээ фэйсбүүкээр нь та бүхэн тав тухтай ороод бас танилцаарай. Alkaloid Mongolia гэд байгаа. За холбогдох утасны дугаар 80 3 51 91 99 34 97 17 гэсэн байна. За ингээд нэвтрүүлгийг ивент тэтгэж хамтарч ажиллаж байгаа Bikutan Kids-ийн хамт олонд их баярлалаа. Баярлалаа Bikutan Kids-ийн хамт олон. За одоо яг одоо нөгөө хүүхдийн ийм витамины хэрэгтэй юмнууд ярьсны дараа шууд араас нь амар түүх ярих гэдэг. Тэр яасан хэрэг юм болсон байна. Тэ юуны иприйн бүслэлт гэж болж исэн шүү дээ. Дэлхийн 1-р дайны 1915 онд. Яасан гэхээр Германы хайрын Бельгийн ипр бүс дээр орж ирсэн багхгүй. За нарийн ярих юм бол 4 сарын ихээр орж ирсэн. Тэгсэн чинь тэнцээ иприйн бүслэлт гэдэг бүслэлт бий болсон. Энэ бүслэлт нь ямар бүслэлт вэ гэхээр тренч гэдэг шүү дээ. Нөгөө кинон дээр гардаг шүү дээ. Ингээд хонгил ухаад. Тийм ээ. Дээр нь баах юм. Окопонд байлдаг. Тийм, оков гэдэг шүү дээ. Манайхан. Шуудууны дайн ч гэх юм уу те. Одоо тийм юм хэлж байгаа. Тийм бүслэлт хийцэн. Тэр чинь нөгөө яадаг вэ гэхээр хамгаалж байгаа талд маш давуу талтай. Ягаад тэгэхээр би оковноос эсрэг тал руу буутахаар нааша дайрж байгаа цэрэг бол зүгээр ингээд миний овоо хараан дээр над руу гүйж байгаа шүү дээ. Дайрж байгаа цэргийн хувьд намайг харах боломжгүй. Би чи зүгээр нэг толгойн хальт гарч ирэл өөрийг нь буутчаал буцаж орчоод гарч ирээд байгаа юм. Нүхэнд байгаа. Тийм хэцүү байдал үүссэн учраас ерөөсөө энийг баг ингээд дайрж байгаа тал нь энэ иймэрхүү бүсэлтүүдийг давж гаргахад маш хэцүү байдаг гинэ. Одоо бүр орчин үеийн технологи яг ашиглавал болох л бахал та тий. Тухайн үеийн чи одоо 110 жилийн өмнө шүү дээ. 111 жилийн өмнө одоо бол бүр тэр ийм байсан. Тэг ийм зүйл болсон байна. Гэтэл тухайн жилийн 1915 оны 4 сарын 22-ны шөнө заяа. Шөнө за ингээд хоёр тал ингээд нөгөө хоёр талын айрам чимээгүй байж байгаа шүү дээ тий. Гэтэл нэг отож байгаа. Тэр үед Германы цэргийнхэн хил дээр нь очоод нэг иймэрхүү одоо том төмний ундааны сав байдаг шүү дээ тий. Төмний ундааны сав бараг л юм байна л да. Тим цилиндр хэлбэртэй юмнууд тавиад онгойлгочод холдсон байгаа юм тэнчэнээс. Тэр дотроос юу гарч ирсэн гэхээр ногоон шардуу өнгийн утаа гарч ирсэн. За маш тийм их хэмжээний утаа гарсан. За ногоон шардууч гэж одоо ямар өнгө гэдэг юм бэ? Тийм янд бол гэсэн үг л дээ. Тийм өнгөтэй утаа гарч ирсэн. Бельгийн талын цэргийнхэн юу гэж утсан бэ гэхээр Германы талынхан утаа тавьж дайралтаа эхлүүлэх гэж байна. Одоо нөгөө утаан дунд нуугдаж те дайралтаа эхлүүлэх гэж нэгэд бэлэн байдалд орсон. Гэтэл яг үндэ ийм юм болов. Ерөөсө хэдхэн секундын дараа Бельгийн талын цэргүүдийн нүд нь хорсоод нулимс нь гараад одоо цусаар бүүлж эхлээд цус хоолоо нэг уушгин шатаж эхэлж байгаа байхгүй. За энэ юу болсон бэ гэхээр Германы цэргүүдийн тэр төмний ундааны сав шиг хэлбэртэй юм дотор нь цэвэр холоор байсан байхгүй. Ерөөсөө цэвэр холоор байсан тийм чи. Цэвэр холоорыг канистр дотор шахангуудаа Бельгийн хилийн оковн дээр очиж тавиад гэтэл нөгөө оков чинь юм хоолоо явж байгаа шүү дээ. Тэр хоолойн дотор чинь тэр утаа явж гин гэсэн үг шүү дээ одоо тий. Тэгээд тэр утаа яваад цэвэр холоор чинь ойр орчимдоо байхад бүх юмтай уруулд ордог. За хамгийн аюултай нь холоор бол шингэн зүйлтэй маш хурдан уруулд ордог. Ямар сандаа нөгөө ходрмын гэдэг байгаа юм хэдүүлээ чинь ус руу хийнгүүт яадаг үл ингэ буцалдаг шүү дээ тий. Тин чи уруулд ордог. Тэр шиг шингийн юмтай маш хурдан уруулд ордог. Гэтэл төсөөлж хүний уушгин дотор чинь усны туслууд байгаа шүү дээ тий. Хүний уушгин дотор холоор ингээд оков руу ороод ирлээ. Би тэрийг амьсгаллаа. Холоор миний уушиг руу орлоо. Миний уушгин дотор байгаа усны туслуудтай уруулд ороод миний уушгийг дотортаас нь шатааж байгаа байхгүй шүү. Тин чи ерөөсөө тэгээд тэн чи нөгөө нэг цэргүүд нь амьсгалж чадахгүй бүгд тэн чи боогдож үхэл нас ороод тэгээ амьд үлдсэн хүмүүс одоо хүн амьд үлдлээ гэхэд дараагийн хэдхэн хоногт бол нас ордог. Яагаад тэгэхээр тэр чи ерөөсөө баг уушгийн дотроос нь би шатаагаад алгуулах хайчлаа гэсэн үг шүү дээ тий. Тэнгүүд миний уушгины чинь бүх нүх сүв болгонд холоорын молекулууд очиод суудсан байж байгаа шүү. Би хичнээн эмдгээс гарсан ч
хүн амьсгалахгүйгээр амьдрч чадахгүй шүү дээ. Амьсгалах тутамдаа би уушиг руугаа агаар оруулж чинь, дараагийн нийтлүүдийг оруулж чинь, шингийн юм оруулж чинь. Тэгэл ерөөсөө хэд хоногтой нас ордог. За азар одоо хариу юу уруулыг хийгээд магадгүй одоо юу ч үгүй антидот гэж байдаг бол ямар нэгэн ерөндөгийн ч юм уу хийгээд те эсвэл одоо би энэ илүү сайжраад ч юм амьд үлдсэн хүмүүс нь энэ үйл явдлаас хойш бүр ингээд травматай болсон гэж байна. Нэгдүгээр дайны дараа шүү дээ. Ямар травматай болсон гэхээр ямар нэгэн ийм юу үнэр авч чаддгүй. Эвгүй одоо үнэр авч чаддгүй. Хэрэв холоорын шохоо ч юм уу холормины үнэрийг санаж бол жоохон эвгүй шүү дээ те. Тиймэрхүү одоо юм эвгүй үнэр авч чаддгүй. Манан харж чадхаа болсон гэж байгаа юм. Тэгээ одоо нэг юм хий гарч байгаа нэг гэсэн чимээ энэ төр байдаг ш. Эсвэл одоо канистр онгоолгож байгаа тийм одоо лаацтай ундаа онгоолгож байгаа юм шиг чимээ л байхгүй. Тийм чимээнүүд хүртэл ингэ сонсож чадхаа болсон гэж явах тэр хүмүүс нь бүр ингэ сэтгэл зүйд нь хүртэл нөлөөлцсөн тэр ингэ холоорын одоо юунд хортсон дайны үед тэгж хордож одоо найз нөхдөйгээ алдчихж байгаа шүү дээ. Өөрөө ч гэсэн эндээс амьд үлдсэн ингэ тэр хүнд биологийн болон сэтгэл санааны хоёр юм том хохирлыг учруулад дуусгасан. Тэгэхээр энэ бол дэлхийн түүхэнд Германы цэргүүд эсрэг армийнхаа эсрэг анх удаага одоо химийн зэвсэг ашигласан тохиолдол. За нэгдүгээр дайны дараа мэдээж нэгдүгээр Версачийн гэрээгээр бид нар химийн зэвсгийг одоо үе олноор устгах зэвсэгдээ орж эхэлсэн шүү дээ. Яахгүй дайнд ашиглахгүй тий хүний өдөөс ашиглахгүй хүний эсрэг ашиглахгүй гэсэн юм одоо тунхаг бичээд гарын үсэг зурсан. За энийг яадгаас болж одоо энийг тэрнээс хойш түүхэндээ хид хид удаа зөрчсөн тохиолдлууд байдаг. За ихэнхдээ дарангуудлын засагтай байсан улсуудад. За хамгийн том жишээ бол ерөөсөө Ирак, Америкийн дайны тохиолдол. За яг мэдээж тэр дайны хувьд бол ингээд тал талаас олон юмнууд шалтгаанууд байгааг л хүмүүс ярина. За тэрийг нь хэдүүлээд төр орхиж байна. Зүгээр нэг үнэн юм нь юу вэ гэхээр дээр үед за 30 орчим жилийн өмнөх одоо 30 гаруй жилийн өмнө ч илүү дээ. Яг одоогийн Ирак улс маань өөрөө дотроо хоёр хэсэг хүмүүсээс бүрдэж байгаа. Яг тухайн үеийн одоо Ирак хүмүүс те нөгөө талд нь курд хүмүүс буюу курдиш хүмүүс гэж байдаг. Гэтэл Саддам Хусейн юу хийсэн бэ гэхээр курд хүмүүсийн эсрэг хортгийг ашигласан байхгүй. Тэр хортгийг юу шиг үнэртэй байсан гэж алим шиг үнэртэй байсан. Тэгээ ингээд юу шиг алим шиг үнэртэй байсан. Тэнгүүд тэнд одоо нөгөө нэг байсан нэг юм тосгонд байсан хүмүүс тэрийг ерөөсөө хортгийг гэж бодоагүй бүгд унтчихсэн зүгээр алим үнэрлж байгаа бүгд насварсан ба тийм чинь. Тэгж одоо хүмүүсийг хортгийг алсан учраас мань нөхрий чинь бас нэг шүүхт дуудаж байгаа шүү дээ тий. Үе олноор нь хүмүүсийг ингэж хомроглон устгасан. Тэгэхээр иймэрхүү хэрэгүүд гарч исэн. За өнөөдөр бол ямар ч соёлтой дайн бол энэ хортгийг яахгүй одоо эсрэг армийнхаа эсрэг ашиглахгүй тий зүгээр буу зэвсгэрэл байлдаа гэдэг болсон тий. За яг хортгийг ашиглахгүй гэсэн чинь нөгөө 45 онд цөмийн бөмбөг хийдсэн шүү дээ тий. Тэнгүүт нь цөмийн бөмбөгийг болиулсан тий. За цөмийн бөмбөгийг бас ашиглахгүй зүгээр буу зэвсгэрээ байлдана хэдүүлээд ийм гэрийнүүд болсон ба. За нөгөө нэг өөр энэ түүхтэй холбоотой нэг харамсалтай юм нь юу вэ гэхээр хоёулаа натрийн тухай ярьж байхад нөгөө аммониагийн тухай ярьсан шүү дээ. Artificial бордоо тий Фриц Хабер гэдэг хүн гаргаж авсан. Тэгээ Хаберын процесс гэж нэрлэдэг. Тийм бордоо гаргаж авсны ачаар хүн төрөлхтөн өсөж өгөх аюулаас аврагдсан. Тийм өнөөдөр дэлхий дээр байгаа нийт хүн амын 3/2 нь ерөөсөө энэ бордоог гаргаж авч генетикийн инженерчлэл хийсний ачаар амьд байгаа. Энэ бол бүр бодит факт тий энтэй эсрүүцэх гэдэг одоо ямар ч хэрэггүй. Энтэй хүн маргалдана гэдэг нь гравитац байхгүй гэж хэлж байгаатай адилхан байхгүй юу тий. Гравитац байхгүй байсан бол одоо бид нар онгоц зүгтийг шаардлагагүй шүү дээ тийм үү. Тэгэхээр ийм бодит факт ба. Гэтэл энэ Хабер гэдэг хүн маань өөрөө Фриц Хабер гэдэг хүн маань өөрөө Германы хиймч эрдэмтэн хүн байсан. Эйнштейний маш сайн найз байсан. Эйнштейн айгуу сайн найз байжгаад өөрөө националист үзэлтэй, маш үнсэрхэг үзэлтэй. Тэгээд Германы арми дээрээ очиж зэвсэг санал болгосон байна. За тэр нь ерөөсөө түрүүний Бельгийн армийн эсрэг Йпер дээр 1915 оны 4 сарын 22-нд ашигласан хамгийн их ашигласан холоорын хий. Энийг өөрөө энэ Хабер гэрдэг энэ хиймч эрдэмтэн хүн өөрөө Нобелийн шагналтай хүн шүү дээ бүр. Гэснээр нэг нээлт нь бордоо хүн аварж байгаа зүйл. Нөгөө нээлт нь юу вэ? Хүн устгаж байгаа зүйл өөхгүй тийм чи. Үе болноор нь алж хядж байгаа зүйл хийсэн. Хамгийн анхны хийсэн ерөөсөө энэ зэвсэг нь бол энэ яг юу вэ?
холоорын хийг цэврээр гаргаж аваад энийг дайны зорилгоор ашиглаж болно. Тэгээ ерөөсөө тэр канистрын загвар холоорын хийг яаж шахах уу, яаж мултлах юм бол тэг цацагдах уу гэх мэт бүх юмыг энэ Хабрын багийнхан бүтээсэн байна. Тэгээ энээс нь болоод Эйнштейн Хабртай бол маш сайн найзууд байсан. Гэхдээ бүр ингээд харилцаагаа насан туршдаа тасалсан байдаг. Ерөөс дахиж харьцаавсан. Эйнштейн ч өөрөө маш пасифик хүн байсан байхгүй. Тэгээд ерөөсөө ийм одоо хүн устгадаг, хүн алж хяддаг зүйлийг өөрийнх нь хамгийн сайн найзуудынхаа нэг нь хийлээ. Айгуу гомцсон юм шиг. Ямар ч харилцаагүй болсон. За бүр нэг бас аимшигтай юм болсон юу вэ гэхээр Хабрын эхнэр нь өөрөө бас хиймч мэрэгчлээ хүн байсан ба. Хиймч физикчтэй айгуу ухаалаг эмэгтэй байсан. Клара Имава гэх. За энэ эмэгтэй өөрөө бүр Хабрын одоо эрдэм шинжилгээний ажлуудад нь оролцдог. За нөгөө Бордоны ажилд ялангуяа тэр Бордоны эрдэм шинжилгээний ажил тэр зүйлүүдийн өөрөө Франц хэл рүү орчуулж өгсөн эмэгтэй байхгүй. Айгу олон хэлтэй юм мундаг одоо нөгөө сэхэтэн гэдэг штэ тий эрдэмтэн эмэгтэй. За сэхэтэн гэхээр сонин сонсогдоод тий эрдэмтэн эмэгтэй байсан маа. Тэгсэн чинь нөхөр нь үү болноор устдах зэвсэг хийж байгааг олж мэдээд шоконд ороод депресд ороод бүр тэгээ нөхрөө ятгах гэж үтсэн. Тэгсэн чинь нөхөр нь өвөнд нь ороогүй ерөөсөө. Тэгэнгүүт нь нөхөр нь айрам руу тэр хийгээ ашиглах гэж явж байгаа штэ тий хийн хэр одоо нөгөө нэг одоо муухайгаар хэлэх юм бол үр бүтээлтэй байна гэдгийг харах гад явж байгаа шүү дээ. Тэр явдаг өглөөнд нөхрийнхөө бууг аваад өөрийгөө буудаж хороосон гэдэг. Амиа хорлцсон байгаа байхгүй. Тэгсэн чи тэр өглөө нөхөр нь ерөөсөө тэр тухай хинт ч хэлээгүй айрам руу фронт руу яваад өгсөн. Өөрийнх нь ажлыг харах гад. Дээрэс нь айгүй харамсалтай нэг юм гонигтай түүх нь юу вэ гэхээр бараг 4 хоногийн дараа сонин дээр гарсан гэж байна. Клара Имава гэдэг эмэгтэй амиа хорлож өглөө. Тэр 4 хоногийн хугацаанд ерөөсөө хинч мдээгүй юу ч болоогүй юм шиг амьдэрсэн байгаа байхгүй гарууд. Тэгээ хүүхэд нь ээжийнхээ одоо ээж нь бол өнгөрөхдөө өөрийгөө яг зүрх рүүгээ буутсан. Тэгээд яг амьсгал хураахтаа хүүхдийнхээ гар дээр амьсгал хураасан гэдэг. Дараа нь дайны дараа Хабр бол нэг удаагүй нас орсон, өвчнөр нас орсон. Хүүхэд нь Америк руу дөрвсөн. Бас амиа орлож нас орсон байна хүүхдүүдийн чинь. Ийм одоо хатууд хүүхдээ. Тэгэхээр одоо энд яг нэг зүйлийг анзаархад бид нар нөгөө шинжлэх ухааныг юунд ашиглах вэ гэдгийг хоёлоо баг ингээл зөндөөл ярьж байгаа тийм нөгөө ялангуяа урантаа дугаараад тэр хүн шийдэж байгаа. Гэхдээ муугаар ашигласан. Ялангуяа юу болноор нь устдах зэвсэг дээр ч юм уу одоо хүний эсрэг ашигласан, байгалийн эсрэг ашигласан энэ тохиолдлууд бол ерөөсөө сайнаар дуустав тийм одоо мухар сүсгийн юм биш л дээ зүгээр л логикийг харах юм бол тэр чинь нөгөө нэг хүнд өөрт нь дахиж одоо ингээ хизээч идэхгүй сэтгэл зүйн одоо юу сорив үлдээж байгаа байхгүй тийм чи түрүүний нөгөө амьд үлдсэн цэргүүд зүгээр л одоо юу сонсож чадахгүй болцсон гэдэг шиг тийм гэд дуурж байгаа чимээ ч юм уу бүр ингээ манан харж чадхаар болцсон гэдэг шиг тэд нар ч юм бол амьд үлдсэн хүмүүс нөгөө талд нь тэр олон хүмүүсийг алаад хятцсан гэдэг бас нэг хүний тэр чинь хүн лимит чинь мэдэрдэг ойлгодог амтан ба тэр нь дараа нь өөрт нь импакт болж орж ирнэ. Тэрнээсээ болоод энэ хүмүүс чинь ингэж хямраад тэгээ хожим хаана зарим нь бол ихийнх нь ер нь дайны дараа амиа хорлож нас урсан шүү дээ энэ эрдэмт. Дандаа ерөөсөө дайны шүүхээр ороод ихийнх нь удаагүй дандаа амиа хорлсон. Зарим нь бүр дайны шүүхээр орохосоо ч өмнө амиа хорлсон хүмүүс байгаа тийм. Бүгд тэр зовлон нөгөө нэг хүнд ачааг дааж чадахгүй байх. Тэр чинь хүнд юм болж. Тэгэхээр ерөөсөө энд бас шинжлэх ухааныг дандаа ингээ муугаар ашиглах юм бол тэр бол дандаа тэр эрдэмтэндээ эргээд алгадаад авч байгаа юм тий. Буцаагаар нь уруулах нь хутаг зодж байгаа гэдэг шиг тийм асуудал болдог юм тохиол. Тэгэхээр хүн бол ерөөсөө ингээд хлорыг цэврээр ялгаж авснараа шууд дайнд ашиглаад за яг хөө энэгээрээ дайныг нэг алхам урагшлуулж байгаа юм. Нэг аимшигтай. Нөгөө талаас хүнийг ерөөсөө маш хямдханаар алах юм зэвсэг хийсэн байна. Тэгсэн энэ түүх бас өөрөө ингээд дуусаагүй л дээ. Бүр одоо нэг юм хоржонтооч гэх юм уу юм болсон. Юу вэ гэхээр Фриц Хабер гэдэг хүн бол өөрөө циклон B-г бүтээсэн хүн байхгүй. За циклон B гэдгийг циклон A, циклон B хоёрыг манайхан ялангуяа түүх сонирхдаг хүмүүс мэдчихэж байгаа. Циклон A, B хоёр бол ерөөсөө Аушвицийн хорих лагер дээр еврей үндэстнийг газар хордуулж асан тэр газ нь циклон B гэдэг бол ерөөсөө нөгөө нэг хийн өрөө гэдэг штэ тий gaze chamber гэдэг. Бага хүмүүс ингээл оруулаад цайны дээр хордуулаад алдаг. За энийг бол тухайн үед германчууд циклон яг эхлээд циклон
B гэдэг байсан байна. Тэгээ сүүл рүүгээ циклон A болсон ч лөө би одоо бас марччихжээ. Ямар ч сан дэлхийд даяар тархсан нэр нь бол циклон B. Тэгээ энэ газын чембер дотор чинь нийт 1.1 сая хүн өгсөн гэдэг штэ. Тэгээ юу вэ юм ч гэдэг. Монголын нийт хүн амын 3.1 нь өгсөн байгаа штэ. Тэгээ аимшигтай хүн өгсөн байдаг. Зөвхөн газанд ингээд цианидын газ нь хордогдоод өгсөн штэ. Гэтэл энэ цианидын газыг хийсэн бэ гэхээр Фриц Хабер хийсэн байхгүй. За гэтэл энэ цианидын газ чинь тэгвэл юу юм те? Яг ямар нэгдэлтэй ингэж асуух юм бол түрүүний нөгөө нэг манай Хабер маань хлорыг ибер дээр очиод аваачд ашигласан шүү дээ тий. Тэгэнгүүт би одоо хлорыг бүр илүү үнэргүй, бүр илүү амтгүй тий. Тэгээ бүр илүү эффектив болгохын тулд яах вэ гэхээр хлорыг өөр юмтай холих хэрэгтэй болно доо. Тэгж холихын тулд би өөр хэд хэдэн нэгдэлтэй холж байгаа. Тэр хэд хэдэн нэгдэлтэй холиод гаргаад авчихаар цианид гэдэг нэгдэл бий болж байгаа байхгүй. Манайхан цианидыг айгүй сонсч ирсэн баг те нөгөө цианидын хүчил, цианидын хордлого гэж үждэг шүү дээ. Украины үйл нөгөө нэг хизээний үйлээ ерөнхийлөгч нь өөрөө бас цианидын хордлогонд орж ирсэн шүү дээ. Ааха. Тийм. Гэтэл цианидын хоёулаа хими элементийг харах юм бол амар амархан тэр чинь ерөөсөө шууд холоор наатар заяа. Гэтэ холоор наатар дээр манай биш холоор азот наатар гинэ. Холоор гэдэг нэг юм сонин үнэртэй юм. Нөгөө талд нь азот гэдэг ямар ч үнэргүй юм. Энэ хоёрын нийлүүлэнгүүд үнэргүй юм гарч ирээд тэгээд устгах чадвар нь илүү өндөр аимшигтай юм гараад ирж байгаа. Тэгэл циклон бий бол эсвэл ийм хоёрхан яг нь атомыг би нийлүүлэл гаргаад авцсан байгаа байхгүй тийм чи. Тэгэл энэ агаар юм баг тий. Энэ хоёрхан атомоор би 1.1 сая хүнийг устгаа хийсэн байгаа байхгүй тийм чи. Ийм аимшигтай түүхтэй. Тэгэхээр холоорын одоо сөрөг тал бол ерөөсөө ийм амар зүйл байна. За хоёрт хамтран ажиллагчаа алтан гишүүдэд танилцуулаад тэгээд төгсгөлөкс рүү оръё тий. За тэгээ. За нэвтрүүлгийн ивент гэж хамтарч ажиллаж гिचээр одоо од мөндрийн маань алтан гишүүд байгаамаа. Тэгэхээр шинжлэх ухааны танин мэдгийн од мөндөр суваг маань 2025 оны 8 дугаар сарын 1-ээс 26 оны 7 дугаар сарын 1-ний хүртэл энэ уран бүтээлийнхаа нэг жилийн хугацаанд одоо 1000 гаруй нэвтрүүлгүүдийг хүргэхээр төлөвлөөд хүргээд ингээд явж байна. Тэгээд од мөндөр суваг маань байгуулагдаад бас 2 дахь жилдээ явж байна. Тэгээд ер нь нэгдээд ингээд нэвтрүүлгээ эхэлсэн цагаас хойш яг эхлэхээс өмнө ингээд бид нар чинь бас одоо орон энэ төргээл янз бүрийн байдлаар хийх гэж бас туршиж үзээ. Тэгээ явж ирсэндээ хүмүүс айгүй гой бас дэмжсэн юм аа. За та хэд бол одоо ингээд одоо хүүхэд багчуудад айгүй хэрэгтэй юм хийж байна. Энэ соёнгийн эрл юмыг таньж мэдэх гэдэг чинь чухал учраас ингээд дэмжмээр байна гэсэн саналууд орж ирээд тэгээд одоо одон дээр байгуулгаснаас хойш бид нэр за энийг өрөөсөө ингээд те хаалттай групп болгоод энэ хүмүүс маань ингээд нэг дороо байгаад нэг дороо одоо те лайм авья бидний одоо бид нар чинь 7 оны өмнө одоо бичдэг ч юм уу тэрийг одоо хуваарийн дагуу YouTube дээр оруулж байгаа. Гэтэл яг цаг тухайд нь үзээд доор нь нөгөө санал бодлоо комментээр бичээ те тэн чинь тэгээд ер нь элдв хангаал юм болно л та. Хөгжилтэй хөгжилгүй гэд тий гэх мэт одоо тэгээд хоорондоо нөгөө нэг ингэж хамт байгаа надад айгуу гой үн цэнтэй санагддаг юм. За тэгээд алтан гишүүд манаас нөгөө төрсөн од мөндрийн төрсөн өдөр за тэгээд од мөндөртэй аялал гэд бид нар түүх археологийн аяллуудаа төв рүү одоо ингэж хийж байна. Энэ болгон 100 мянган төгрөгийн хямдралтай хөнгөлттэй одоо ингэж явдаг ч юм уу те алтан гишүүдээс эргээд бид нар яах вэ гэдгээс өрүүлж бодож байдгаа. За тэгээд биднийг яг дэмжчихэнсэн гэж бодоод яваад байдаг хэрнээ бас хараахан дэмжиж амжаагүй хүмүүс маань те өнөөдөр ч гэсэн алтан гишүүн ингээд болох боломжтой. За худалдаа хөгжлийн банкны 94000 4191 Тэг4 518 гээд дэлгэцэн дээр гарч байгаа од мөндөр танин мэдхийн эзэм сувг эзэмшигчтэй энэ данс руу 100 мянган төгрөгийг 100 мянган төгрөг одоо хаанаас гарч ирсэн дүү юм бэ гэхээр нөгөө нэг мянган нэвтрүүлгээ нэгийн 100 төгрөгөөр үнэлэхээр ингээд ер нь бол 100 мянга гэд байгаамаа. Тэгээд энэ мөнгийг шилжүүлэхдээ Facebook нэр болон утасны дугаараа бичиж та бүхэн маань илгээнэ. Тэгээд заримдаа бас нөгөө амжилт төсөө энтергээд ирсэн болохоор эргэж өрөөсөө олох боломжгүй ингээд хүнд байдалд ордог учраас та бүхэн утасны дугаараа битгий мартаарай гэж хүсэж байна. За тэгээд нэвтрүүлгийнхаа ивент тэтгэгч алтан гишүүдтэй үргэлж хамтдаа бай санал хүсэлтэд хувааж одоо тий дотны найзууд юм шиг ингэж хамтдаа байдагт их баярлалаа. Тэгээ бэлгүүдээ би нэг гээс нэг юм хэлчихүү гэдэг. Тэгээд нөгөө нэгдүгээр тантай холбоотой юм л та. Тэгсэн чинь энд бас театр гэрэгийн элемент гэдэг химийн тухай номон дээр бас яг энэ тухай чиний ярьсантай яг тий төстэй юм мэдээлэл байгаа. Тэгэхээр нөгөө яг нөгөө шуудныхаа дайнд баллаантай эгнүүлээ тавьсан нөгөө холоороо салхиныхаа зүгийг харж байгаа яг дайсныхаа ингэж хүлээж агаад
Тэгээд салхинд нь тааруулаад давхлахыг нээдэг байсан юм байна л да. Тэгсэн чинь дараа нь нөгөө нэг нээчээд тэгээд хамаг хурдаараа одоо зүхтаадаг гэх юм уу те тэр нь чинь бас өөртөө хортож магадгүй учраас тэгтэл яг үнэндээ юу болдог байсан бэ гэхээр хин хий тавьснаас одоо үл хамааран хоёр талын цэргүүд ер нь ойролцоогоор ижил тоогоор амиа алдаад байгаа юм байна гэдгийг ер нь бол ингээд яваандаа мэдж авсан. Тэгэд энэ нөгөө нэг холоорын хийг бол одоо тий бэлгүүний ярьснаа тэгээд зогсоосон юм байна. Тэгээд зохиолч маань өөрөө бас нөгөө сарамсаргүй байдлаар нөгөө холоорын сарамсаргүй үнэртсэн юм байна л да цэвэр холоорыг. Тэгсэн ч л өстой яг ингээд хамранд ороосон шүдэн засааж байгаа юм шиг хамран өстой яг нөгөө нэг шатсан гэдэг байгаа байхгүй юу. Тэгээд одоо яг энэ хийгээр хорлож өгч байгаа хүнийг бол төсөөлхийн аргагүй те одоо тийм зовлон дунж байна гэдгийг би нөгөө нэг өөрөө жоохон үнэртээд яг мэдэрсэн гэдэг тэгсэн байсан. Тийм одоо харин яг бас яг тэр тухайн үед ч нөгөө салхиныхан доор тавьдаг байсан. Тэгэнгүүт тавьж байгаа талууд нь өөрсдөө хордоод байдсан гэж байна. Тэгэнгүүт энэ нөгөө Германы талын хэмч тэрийг илүү бөмбөг маягийн болгосон байхгүй. Одоо энэ хабар төрлийн нөхдөд бас тэгээд өөр юм нуттай холсон. Дээрэс нь өөр юу гарч ирсэн бэ гэхээр хортгийг тавьж байгаа талынхан хортгийг тавьж исэн учраас хортгийн маск гэдэг зүйлийг зохион бүтээсэн байна. За тэр үеийн хортгийн маск бол айгүй бүдүүлэг. Шууд би одоо нэг марлагч юм уу те шээсэрээ норгоод тэгээ хортныхын маскныхын урд тавьдаг. Яагаад тэгэхээр аммониа чинь шээсэнд байдаг аммониа чинь холоорыг өөртөө шингээж авдаг байхгүй. Тэгж хамгаалдаг байсан байна. Тухайн үед бол маш бүдүүлэг байсан. За өнөөдөр бол хоёлаа нөгөө нэвтрүүлгийн ихэнд хэлсэн шүү дээ. Маск бол зүгээр нэг юм болцсон те. Одоо нөгөө ковидын үеэр юм даваа маск гарсан чи хүмүүс итгэхгүй байсан шүү дээ. Наа энэ одоо чи яаж юунаас хамгаалаад идэв ингээд. Энд чи юу вэ? Бүхэл бүтэн 111 жил өнгөрж явахад маск ч гэсэн өөрчлөгдөлгүй л яах вэ те энэ чинь технологи шүү дээ маск гэдэг чинь бас наадзах нь бид нар одоо нөгөө ягаад ч юм технологи гэхэр зөвхөн гар утас компьютер бодоод байд юм шүү байна те 50 жилийн өмнөх компьютер гингүүд л нэг юм биеийн тамирын заал дүүр юм нөгөөх нь өнөөдөр миний гар утасны хийж чадах юм ч хийж чадахгүй гэл технологи гэхэр тийм юм төсөөлөд байдаг үгүй технологи гэдэг чинь бас маск орно шүү дээ те анагаахын технологиуд чинь ч гэсэн орно тэгэхээр маск хийн гэдэг чинь өөрөө технологи тэгэхээр энэ орчин үеийн маскт бол итгэж болно. Гэхдээ мэдээж яг нөгөө нэг баталгаатай найдвартай газраас авсан бол тий. Гэтэ яг нөгөө мэдээж хортгийн маск гэдэг бол өөр маск байгаа шүү манайхаа. Тэр чинь бас нэг өөр юм байгаа. Энд чинь хоёр өөр маскнууд чинь дотроо өөр гэдэг. За ингээд холоор маань ийм одоо хүн төрөлхтөн айгу аюултай маш одоо тий хизээч мартагдахааргүй юм сорвиг үлдээсэн байна. Гонигтай түүхийг үлдээсэн. Гэтэл энэ элементийг анх олж нээгээд явж байхдаа бол ерөөсөө нэг юм одоо онцгой шин чанар гэдэг юм анх анзаараагүй. Анх бол Карл Вильгельм Шил бол 1774 онд Шведийн хиймч зүгээр хлорын одоо хидрохлор гэдэг юм хүчлийг санаандгүй юун дээр унгаачихж байгаа байхгүй юу? Эрдэсэн дээр унгаасан чинь нөгөө эрдэс нь гялалзаа наачдаг байхгүй амар гоо шар өнгөр. Тэнгүүт гялалцснаа тэнцэнсний юм шар ногоо өнгийн хий гарч байгаа. Тэнгүүт нөгөө нэг юм сони юм хий гарч байгаа гэдэг тэмдэглээд үлдээсэн. Үүний дараа харин алдар Тампи Дэви Англид яг энэ гараад байгаа хий нь бол өөрөө хлорин буюу хлор гэдэг хий юм байна. Хлорин гэдэг үг нь өөрөө хлорос гэдэг грек үгээс гаралтай юм билээ. Энэ хлорос гэдэг чинь грекээр ногоон шар өнгийг хэлдэг байхгүй. Грекээр чинь кромо гэхэр өнгө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хлоро гэж хлорос гэх юм бол ногоон шарл гэх байх та тий. Одоо би бас мэдгүй өнгө учраас тийм үг хэлж. За үүний дараа харин бусад эрдэмтэд жишээ нь Шотландын эрдэмтэд Чарльз Теннант бол хлорыг өнгөлгөөнд зориулж ашиглаж эхэлсэн байна. Юм өнгөлөхөд. За харин ингэж юм өнгөлөхөд зориулж ашиглаж эхэлснээрээ юуг олж нээсэн бэ гэхээр нөгөө ариутгах шин чанартайг нь олж нээсэн баг. Тэгээд ерөөсө өнгөлөх ариутгах хоёр шин чанар нь ингэж анх ашигладаг болсон байна. За ингэж харин явж байгаад орчин үед нөгөө нэвтрүүлгийн ихэнд хэлсэн шүү дээ бид нар ингээд имэнд ч хэрэгжилж гин ариутгах бодисоор ч хэрэгжилж гин за дунд нь нэг дайнд хүн алах зорилгоор хэрэгжилээ тий ингээ хэрэгэлсэн. За өдөр тутамдаа бол би ерөөсө хоолнд бол хамгийн чухал нэгдэлтэй натрийн холоо бол маш чухал нэгдэл байна. Дээрээс нь нэг чухал юм нь юу вэ гэхээр хэрвээ манай сонсогч нар тусал залгуулж үтсэн бол гэхдээ нөгөө нэг витамины комплекс ч юм уу эсвэл нөгөө юу биш рингер биш зүгээр натр холоо. Яагаад тэрийг залгадаг вэ гэхээр тухайн 0.9 концентрацтай натр холоор бол хүний биед байгаа цусны эсийн
эрдэсийн агуулмжтай адилхан байдаг байхгүй. Наатар холоор хоёр чинь эрдэс шүү дээ. Тэгэхээр миний бие рүү тэр шингийн эрдэсийг гаднаас нь оруулж ирснээр миний биеийг буцаагаад тэнцэн нөгөө эсүүдийг маань одоо цусаар нь бодлоо ирч шингэнээр нь хангаж өгөх юм бол би илүү хурдан тэлэлдэг байхгүй тий. Хагалгаанд орсны дараа ч юм тэгж наатар холоор хийснээр мөн хордлогонд орсон хүмүүс хорсоол гэдэг юм уу тий. Тий. За хорсоолын ардлын найрлагыг харсан бол хорсоол гэдэг чинь ерөөсөө эрдэс ус тэгэл болоо. За тэр эрдсүүдийнх нь дийлийнх нь давс байгаа. За хорсоолыг гэртээ хийж байна. Гэр аргаар хийж байна ус буцалгаал давс утгаал болоо ерөөсөө тийм ч. За яагаад ингэж бид нар уудаг вэ гэхээр хүн шингэнээ алдсан байгаа үед хордлогонд ороо шингэнээ алдсан байгаа үед би дан ус уух юм бол тэр миний шингийг нөхөх чадваргүй байдаг. Би шингэнээ нөхөхийн тулд би электролиттэй ус ууж явах хэрэгтэй. За холорчиг электролит واخгүй наатар хоёр ч. Тэгэхээр би тэр электролитийг усандаа холиод уух юм бол миний ходоод нь байгаа нөгөө нэг электролиттэй харилцдаг эсүүд маань тэр шингэний давсуудтай одоо нэг электролиттэй ионуудтай харилцан үйлчлэлд ороод дагаж байгаа. Тэгэхээр ус юуг дагдаг вэ гэхээр ус ерөөсөө ионыг дагдаг. Тэгж би ингэж хурдан шингэнээ нөхдөг байхгүй. Тийм учраас нөгөө хордлогонд орж байгаа хүн эсвэл одоо хагалгаанд орсон мис заслын үед ч юм уу те хүнд ингэж наатар холоор залгаж шингэнийг маш хурдан нөхчихэд ба. Хүн чинь шингэний дутагдлалд орох юм бол хүчил төрөгчийн дутагдлалд орж байгаатай адилхан яадаг штэ балардаг штэ тий. Гэсэн маш хурдан. Өөстө аюултай юм билээ тий. Амархан юм бас биш. Хэцүү байна. За нөгөө талаас хүний эрүүл мэнд дээр ингээд энэ холоор юм чухал юм байна. Шингэн нөхд юм байна, электролит юм байна гэд. Гэтэл одоо нэвтрүүлгийн төгсгөл бүр нэг юм хачирхалтай надад бол бүр ингээд айгу сонирхолтой санагдсан юм ба. Тэр нь юу вэ гэхээр бидний уушиг байгаа штэ тий. Уушиг чинь өөрөө микус буюу нэг уушигны монголоор юу гэдэг юм бол та нэг уушигны ялцсууд байдаг штэ ингээд. Уутан тийм бах уутан цар. За уушигны уутан цар ингээд хөдөлж идэг. За тэр уутан црууд чинь өөрөө нэг юм эсүүдээр бүртэн тий. Гадна давхаргууд ер нь бүгд хүний бие бол бүгдээ л эсээс бичээ тий. Тэр нэг юм эсүүд байгаа. За тэр эсүүд яадаг вэ гэхээр тэр эсүүд дотор одоо ийм хаалга байдаг юм байна л да. Гейт гэж хэлж болохоор хаалга байдаг. Тэрийг болохоор юу гэж CFTR гэж хэлдэг юм байна л да. CFTR. За энэ CFTR гэж хэлж байгаа энэ хаалга нь яадаг вэ гэхээр энэ хаалгаар зөвхөн холорын ион л орно гэдэг дүрмтэй. Өөр юм орохгүй. Тэргээр ерөөсөө холорын ион ороод тэгэл болоо. За тэгвэл би түрүүн хэлсэн шүү дээ. Ус юуг дагдаг вэ гэхээр ус ионыг дагдаг гэж хэлсэн те. Тэгэхээр тэр уушигны уутан цруудаар холорын ион яваад орчингууд араас нь уушигнд байгаа усны туслууд тэрийг дагаа явчихдаг. Тэгж дагаж явснараа уушиг өөрийгөө ингэж бас цэвэрлж идэг юм байна л да. Уснаас цэвэрхэн байлгаад тэгээд уушигн дотор чи хэрэв ус үлдэх юм бол ус чинь өөрөө тэр уушигн дотор байгаа өөр бактериудтай нийлээд бүрчээд тэгээд балардаг штэ те. Хамгийн наазах нь хатгаа гэдэг өвчин бий болдог тийм үү тэгж. Тэгэхээр ийм ис зөвхөн энэ одоо эсийн энэ ажиллагаа нь тийч холорын одоо энэ ис бол ерөөсө холорын гейт гэж хэлж болохоор байхгүй тий. Холорын дааман хаалга байхгүй. Тэргээр зөвхөн холоор л орно. Өөр юу ч орох гэсэн үү тий. Холоор ороход араас нь ус дагаад орчдөг. Тэгээд ийм цэвэрлэх үүрэг давхар гүйцэтгэж гэдэг ийм эсийн хэсэг ажиллах процесс байж байгаа. Гэтэл тодорхой хэмжээнд энэ ажиллах процесс гэмтэж болтго юм гинэ. За тэр нь өөрөө генетикийн гаралтай байж болдог гэж байна. За гэмтгэхэр яадаг вэ гэхээр нөгөө нөхөр чинь холоороо танихаа болоод холоороо оруулахаа болоод холоороо оруулахаа болчихгод юу ч орохоо болчих штэ. Юу ч буюу усч орохоо болчдөг. Тэгэнгүүт уушиг усчаад тэгээд нөгөө нэг энэ хатгаа төрлийн өвчин. Тэгээд нөгөө миний уушиг усчихсэн штэ. Тэр шиг ийм төрлийн өвчнүүд, сүрье төрлийн өвчнүүд, уушигны энэ cystic fibrosis гэж хэлдэг өвчнүүд бий болдог гэж байна. Гэтэл энэ өвчин бол ерөөсөө эхлэл нь юу вэ гэхээр миний уушигнд байгаа эс холоорыг танихаа болсноос болж байгаа байхгүй юу? Ерөөсө ганц нэг мө холоорын атом тэнцээд тэг чөлөөтөө зорчиж чадхаа болоод холоорын төгжрэл бий болчихж байгаа байхгүй юу? Тэнцээ холоорын төгжрэл бий болонгууд миний уушигн дотор тэнцээ cystic fibrosis гэдэг өвчин бий болоод тэгэл ингэ баларч байгаа байхгүй юу? Тэгэхээр холоор гэдэг энэ элемент өөр хүний биеийн дотор явж байхтай яах юм? Тэр эсэн дээр хүртэл ингэж ажиллаж байхад зөв аятайхан ажиллаад энийг ингэ зохицуулаад явж байхгүй бол наазах нь уушигны хүнд өвчлүүд үүсдэг. За дээр үед бол ерөөсөө ийм өвчлөл үүсэх юм бол найдваргүй байсан юм бэл. Тэгэл ерөөсөө хүн яадаг өдөр хоногоо тоолж эхэлдэг тий. Дээр үед чинь сүрээ чинь идэгдэггүй өвчин байсан шүү дээ. Өнөөдөр бол сүрээ идэгдэг өвчин. Тэгэхээр яг тэрнтэй л адилхан. За өнөөдөр бол нөгөө бид нар чи холоорыг яагаад сурцсан тий? Англиад сурцсан.
ашиглаад сурцсан, ариутгалд ашиглаж гин, эмэнд ашиглаж гин. За сүүл рүүгээ уушгины өвчнүүд маань өөрөө cystic fibrosis төрлийн өвчнүүд маань өөрөө CFTR эсийн функц олигтой ажиллахгүй байгаагаас болдгийм байна гэдгийг мэддэг болсон учраас тэрийг яах нь яаж эмчлэх үү гэдгийг мэддэг болсон байгаа байхгүй тийм ямар эмчилгээ явах уу гэдгийг мэддэг болсон. За бүр сүүл рүүгээ энэ холоорын үйл ажиллагаанууд нь зөвхөн уушгин дээр ч биш. За эрчүүд дээр бол нөгөө юу гэдгүүлээ төрөө булчирхай дээр хүртэл орж ирдэг гэж байна. Тинчээ төрөө булчирхай дээр хүртэл холоорын дутагдал ч юм уу эсвэл идүүлдүүд те чөлөөт юм ажиллагаанууд дутуу болчих юм бол энзимүүд нь олигтой шингэхээ болоод асуудал үүсч эхэлдэг тинчээ. Нөгөө тал давхар нэг юм нь юу одоо юу гэдгүүлээ хөвлий те гат гэдэг чинь яг нөгөө нэг 12 юу гэдэг үлээ нуглаа гэдэг үлээ. За тэрэн дээр хүртэл ингээд холоор мэдээж хоолн дотор холоор явж байгаа шүү дээ. Бид нар ууж байгаа усан дотор холоор явж байгаа. Тэрний ингээд ажиллагаа алдагдах юм бол хүн нөгөө нэг хоолоо шингээж чадгаа болох түгжрэл үүсэх гэх мэт ийм асуудлууд бий болдог гэж байгаа байхгүй. За бүр төгсгөл нь юу вэ гэхээр энэ бүх одоо холоорын хүний биеийн дэх холоорын үйл ажиллагаа доголцсноос болж байгаа энэ өвчнүүд бүгд нэг юм ижил шинж тэмдэг үзүүлдэг гинэ. Тэр нь юу вэ гэхээр бүх юмд шарууг амтагтаад эхэлдэг. За тэр бол гэхдээ тодорхой бац. Ягаад тэгэхээр чиний биеийн дотор байгаа эсүүд чинь холоороо гаргахчгүй, оруулахчгүй бүгдийг хүлэмжийн хийшиг хорой хайчихаар чиний хилэн дээр хүртэл тэнцээд холоор гараад ирнэ шүү дээ. Тэгэхээр чин наатар холоор хоёр нийлчихээр яаж байгаа вэ? Давс шүү дээ. Тэгээ ингээд шарууг амтагдаж эхэлдэг гэж байна. Тийм юм сонирхолтой юмнууд болдог. Тэгэхээр надад вирус энэ холоортой холбоотой энэ хүний биеийн ажиллах механизм дэр энэ бол үнэхээр гайхалтай. Ганцхан нэг юм уу тэр холоорын ион зөв одоо нэг тэр чинь ингээл эсүүдийн хаалгаар орж ирж байгаа янз янзын ионууд явж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт ганцхан холоор тэнцээд орж ирж чадхаа болоод гарч чадхаа болоод түгжрэл үүсгэхэд хүн тэнцээ баларж байгаа байхгүй юу ерөөсөө. Тэгэл эн чинь дахиад нэг хоёлоо байнга ярьдаг баланс гэдэг юм маш чухал байгаа байхгүй юу. Тэр шарууг амтагч яг санчлаа. Тэгээд одоо нөгөө нэг сууг муугных нь юу нэг харлаад одоо бараг түлээдэх үү те. Одоо яг тэгээд исэн чинь одоо тэр гэр бүл одоо жишээлбэл яг тийм амны асуудалтай гений асуудалтай байсан ч гэдэм үү нөгөө нэг шарууг хөлснө ингээ үнсгэд одоо аманд хүртэл одоо давс амтагдаад одоо гэр бүлэрээ тийм жоохон онцлог байгаад ш тэ тэгсэн чи яг тэр нөгөө нэг холоорыг нэвтрүүлдэг асуудалтай байсан гэд тийм уншижсэн юм биш үү. За баярлалаа. За баярлалаа. Маш гоё одоо олон юм нарийн деталь мэдээллүүдийг авлаа. Үнэхээр сонирхолтой байлаа. Бас давс болон те холоор гэдэг одоо тэр учруудыг одоо сая л одоо ухаарч ойлгох шиг боллоо. За тэгээ бэлгүнтэй болон химийн элементүүдийг маань сонирхон одоо үздэг сонсогч тавханд их баярлалаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Одмондрын алтан гишүүд болон чанарыг танд авчирна хүүхэд бидний ирээдүй Бикетан Kids event тэтгэж ажиллаа. Нэвтрүүлэг NTV Одмондр радио 107 83.3 гэсэн ослогоор та бүхэндээ хүрлээ. Ингээд дараагийнхаа химийн элементээр хэрэг олцсон. Баярлалаа, баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондр нэр дээрх Худал ажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.